За одоо болохоор пүрүс 20 машины сэвчээ солих гэж байна. Дөрвөн шиг сэвчээ орно. Сэвчээ солиход бол хэрэглэх ёстой багж гэх юм бол ерөөсөө сэвчээнд орцоо төргийн иш маань тэгээд 10-д орцоо байхад бол ер нь болоо. Өөрөө шаардлагатай багж бол хэрэг байхгүй. Дөрвөн шиг сэвчээ байгаа сэвчээ солиход болохоор эхлээд энэ дээдлийн ирлээ яваа юу. Энэ хайрцгийг тайлж авна. За ингэвэл дөрвөн шиг сэвчээ маань ил гараад ирнэ. Сэвчээгээ тайлахын тулд эхний дээдлийнх нь дөрвөн шиг катушкны 10-ыг бас тайлна. Сэвчээг гаргаж ирэхдээ жоохон дал буюу хэцүү байрлалтай бол уг нь соронзоор бол татаад гаргачдгийг. Соронз байхгүй бол катушк одоо энэ эрзэнт нь өөрөөр нь гаргуулад ирнэ гэсэн үг. За дөрвөн сэвчээгээ гаргаад ирлээ. Дөрвөн сэвчээ маань нэгдүгээрт бол айгүй хийлэгдсэн байна. Хоёрдугаарт энэ сэвчээ нь өөрөө энэ хөдөлгүүрт тохирохгүй гурван сэвчээ өөр сэвчээ тавьсан байна гэсэн үг. За одоо хэдүүлээ шинэ сэвчээтэй нэг харьцуулж харъя. За энэ болохоор одоо яг өөрийнх нь үйлдвэрийн буюу иридиум буюу зүүн үзүүртэй сэвчээ байгаа. Хибрид хөдөлгүүртэй бүх машинд бол заавал иридиум сэвчээ тавьдаг байгаа. Энэ түрүүний машины энэ машины маань хуучин сэвчээ нь бол энгийн одоо буруу сэвчээ тавьсан байна гэсэн үг. За одоо хэдүүлээ шинэ сэвчээгээ хэрхэн суйрлуулах талаар одоо үзье. Энэ шинэ сэвчээг угсрахтаа анхаарах нэг зүйл нь гэх юм бол манайхан ийшээ шидэж хийгээд идэг. Тэр бол айгүй буруу. Аль болох зөөлх нь хуруугаараа ингээ гулсуулж зөөлхий хийж явах хэрэгтэй. Шидээд хийчихээр энэ одоо яг энэ сэвчээний үзүүрийн дээдлийн энэ хоёрын зайн ойрчоор очлуурч маань өөр болчихно гэсэн үг. Тог аялна. Тэгэхээр энийг аль болох зөөлхөн гулсуулж хийж явах хэрэгтэй гэсэн үг. Сэвчээг дөрвөлнгийн боож дуусныхаа дараа анхаарах бас нэг зүйл нь гэх юм бол катушкны байрал гэж байгаа. Дөрвөн шиг катушк маань өөрөө хоёр-хоёроор залгуур нь өөр өнгөтэй байдаг учраас сөөлжиж хар саарл гэж сөөлжиж хийх хэрэгтэй. Тэгвэл манайхан хоёр саарлгээ хийчихээр машин маань доголдох жичрэх тийм магадлалтай учраас залгуурнууд гарч ирсэн залгуурнуудынхаа байрлалыг анзаарч байгаа. Буцаач хийхдээ яг залгуурныхаа өнгөнүүдийг харж агаад зөв дараалалаар нь хийж явах хэрэгтэй. Катушкны маань одоо өнгө залгуур гэдэг байгаа нь болохоор энэ байна. Тоотлын залгуур нь хар саарл гэдэг энэ пүрүс 20 бол ийм хоёр өнгөтэй байгаа. Эхний цилиндрт нь бол хар нь орно. Тэгээ харын араас саарл дахиад хар саарл гэсэн ийм дараалалаар хийнэ гэсэн үг. Машины хөдөлгүүр янз байдаг учраас хөдөлгүүртэй тохирсон сэвчээг яг арлын дугаараар шүүлгэж яг тухайн хөдөлгүүртэй тохирсон сэвчээ тавьж явахгүй бол хөдөлгүүрийн бензин зарцуулалт, хөдөлгүүрийн доогол хүч одоо бүх юм нөлөөлж ийн гэсэн үг. Тэгэхээр аль болох баталгаатай газраас яг арлын дугаараар нь шүүлгэж өөрийнхөө хөдөлгүүрт тохирсон оригинал сэвчээ авч тавьж явах нь. Сэвчээ солиход бол хэрэглэх багж гэх юм бол 10-д орцоо урт иш тэгээд сэвчээнд орцоо багт болчлоо. За өнөөдөр та бүхэндээ өөрсдөө пүрүс 20 сэвчээг одоо солих дарааллыг зааж өглөө. Анхаарал хандуулсанд баярлалаа.